дурсамж гэж юу вэ? Ямар нэгэн аялгау сонсохоор эсвэл ямар нэгэн зүйл хийх үед эсвэл бүр хэн нэгэнтэй хамт байхад бидний бодол санаа өнгөрсөн рүү хоромхон зуурт аялаж холын хол зорчоод ирдэг. Үүнийг бид дурсамж гэж ойлгодог. Бид завгүй амьдралынхаа их өрнөл дунд олон түүхийг бичиж өдөр бүр дурсамж бүтээн амьдардаг. Тэрхүү дурсамжийн үн цэнэ нь хаана байгаад бус. Харин хинтээ байгаа вэ гэдэгт оршдог. Хайртай дотны хүмүүстэйгээ хамт байхад хамгийн сайхан дурсамжууд бүтэж байдаг. Алдрай үрсийн инээд залгисан хайр дүрэн анхны шинжил. Амраг хосын айл болсон өрөөдөл дүрэн хайрын шинжил. Анд нөхдөөрөө цуглан хөгжилдсөн инээд дүрэн жаргалтай шинжилгээд бид бэлэглэж байдаг. Аз жаргал инээд баяр баясгал бүхэн айл бүрийн үүдийг тогш амьдралд тань дурсамж нэмэхээр хүрэлцэн айсв. Шинэ оныг сайхан мөчүүдээр чимээ. Шинхэн дурсамж амьдралын хуудсандаа бүтээж инээд цацарсан ирээдүйн өөд итгэл дүүрэн мишэн зогсоорой. Танд шинэ оны мэнд хүргэе. Tesla Properties